Өнөөдрийн гэмтэргийн хувьд одоо энэ бичлэгэн дээр гарч байгаа эмэгтэйгийн тухай байх болно. Энэ бичлэг 2020 оны 4-р сарын 30-нд Украины нийслэл Киев хотод өглөөний 5 цаг 30 минут байсан учраас тухайн хот хөл хөдөлгөөн ихтэй байсан. Энэ үед энэ эмэгтэй гудамжинд нүцгэн бүр төрсөйгч байхгүй нүцгэн тэгээд хотын төвийг чиглээд зам дагуу алхаж яах гэсэн дуудлага ирсэн. Хамгийн гол нь энэ эмэгтэй нүцгэн цус болсон цүнх барьчихсан. Одоо тэр цүнх гэдэг нь зүгээр дааван тор байгаа байхгүй юу? Тэгээд бас утгатай байсан байгаа. Энэ байдлуудаас гадна харахад л нэг тийм хачин биеийн хилэмжтэй айс зан байгаа байдал нь тогтворгүй байгаа нь илт байсан учраас хав ойрд нэсэн хүмүүс айдас давтсан. Ингээд цагдаа нарт хамгийн анх дуудлага очсноос хойш цагдаа нар өөрийн 5 цаг 30 минутанд эмэгтэйн алхаж буй зам дээр 4 цагдаагийн машинтай ирээд ойртож очиод баривчлах гэхээр өөдөөс нь утгаараа чичлээд зэргүүцэд байсан учраас цагдаа нар дагаж явахаас өөр сонголт байгаагүй. Эмэгтэйг баривчилж аваад хэн гэдгийг нь тодруулахад 38 настай Татьяна Пинова гэх энэ эмэгтэй байсан. Энэ эмэгтэйгийн бэкграундыг нь жоохон ярих юм бол Киевээс холгүй орших Поди хэмээх нэг жижигхэн тосгонд жижигхэн хуучны байшинд архинд онцсон эцэг эхийнхээ хамт гэр бүлээрээ амьдардаг ийм айл охин юм байна. Тарчийнхаа амьдралд асуудалтай цутруухан хүүхэднээс өнгөрөөсөн. Одоо бүгдээрээ цаашдаа Татьянаг Таня гэдээ явъя. Айлын ганц хүүхэд бол байгаагүй. Хоёр ах нэг эгчтэй бас нэг хэцүү юм нь нэг ах нь нас орчихсан, харин үлдсэн ганц ах нь хилгүү, бас сонсголгүй гинэ. Ерөөс огт сонсдгоо. Хөгжлийн бэрхшээлтэй. Энэ ахыг нь Антон гэдэг эдний гэр бүлд асуудлууд үүсч олон сорилтуудаа тулгарч байсан ч гэсэн жижигхэн байшинтай гэр бүлээрээ амьдралаа үргэлжлүүлсээр Таня гэрлээд тусдаа гарсан нөхөр охинтойгоо сайхан амьдарч эхэлсэн. Охиныг нь Кристина гэдэг. Ингэж явсаар харамсалтай нь гэрлэлтэнд салалтаар төгссөн. Нөхрөөсөө салаад аав ээжэндээ буцаад нүүж очсон. Ингээд очиход нь аав нь тимч дуртай биш байсан гинэ. Ядж хаад энэ үед ээж нь нас орсон ч юм уу, ааваас нь салсан ч юм уу нэг тийм тодорхой мэдээлэл олдоогүй. Аав нь л байсан гэсэн үг. Үүнээс 10 жилийн дараа нэг хэрэг гарсан. Эрэгтэй үеэл нь аавтаа нэрж архиудаг гэсэн юм. Тэгээд арх ууж байгаа хавцтай санамсаргүйгээр аавынх нь 8 насыг хөнөөчихсөн. Тэгээ аавынх нь ээж нь буюу одоо Танягийн эмээ нь тэр үеэлийн буруутгаад тагдаад өгснөөр 15 жилийн харьхал аваад одоо ингээд аав нь арваад ир байхгүй болчихсон. Аавыгаа өнгөрсний дараа ах Антон нь Таня, Кристина хоёртой хамт амьдрахаар нүүж ирсэн. Яагаад гэсэн чинь хамгийн бага одоо эрэгтэй нь гэр бүл одоо байшингаа эцэгхээс өгүүлж авдаг юм байна л да. Таня ах Антон хоёр одоо энэ байшин дотор ирж байгаа штэ хоёр гэр бүл болчих. Тэгэхээр байшингаа хуваагаад өөр өөрсдөө хэсэгтээ амьдарч эхэлсэн. Ингээд 2020 он болсон. Нөгөө жижиг хуучин байшин чинь улам доройтсон гинэ. Гадаас нь харахад л дээврээсээ нурсан, хашаан зэрлэг ургамландаа баригдаад огт хүн амьдэрдгүй юм шиг харагддаг болсон. Бас дараа нь энэ байшинг барьцаан тавиад зээл авсан байсан мэдээлэл олцсон. Танягийн эцэг их эмээ өвөгээд эднийхэн хідэн үеэрээ энэ тосгонд амьдарсан бөгөөд бүгд л тэднийг андадгүй. Танягийн хувьд бол хөршөөтэйг нөхөрсөх байх гэдэгт хэргийн дараа хөршөөдөөс нь ярьслага авахд за ёстой үгүй шүү. Наадахнаас чинь бид нар бүгдээрээ цухтаадаг хоол айхыг хүсдэгэ гэж нэг иймэрхүү ухааны юм ярьсан гэнэ. Наадах чинь л бид нар руу инээмсэглэл байдаг. Бид нар хариуд нь юу ч өгдөггүй юу? Хариу инээмсэглэдэггүй гэж. Тэгээ ингээд эдний гэр бүл ер нь л хачин болохоор бид нар нөхрөлдгөө байсан гэж ярьсан. Танягийн охин Кристина 13 настай байсан 2020 онд. За ааваасаа хол хөндөй өссөн. Таня ганцаараа охин өсгсөн гэхэд охин юугаарч дутаж өсөөгөө сайхан хувцлаж хүмүүжилдээ нийтж байдаг болохоор багш нар нь ч гэсэн их хайртай байсан байдаг. Энэ бүхнээс харахад бүхнээс өөрсдөө тусгаарлсан гэрийнхнээсээ Кристина охин л ганцаараа огт өөр байсан юм шиг. Сурлага дааж сайн байсан гэдэг. Охин юм болохоор тэрөө Танятай зайлшгүй харьцдаг байсан. Цөөхөн эд хүмүүс л Таняг хайр дүүрэн шудраг ээж гэж дүгнсэн баг. Таня охиныхоо төлөө үнэхээр хичээдэг байснаггүй л хичээдэг байсан зарим зүйлс төр харагдсан. Таня охиныхоо төлөө 3 ажил хийдэг байсан. Амралтын өдрөө заавал охинтойгоо өнгөрөөдөг уламжлалтай. Тэр хоёр бие биедээ хоол хийж өгдөг, хамтдаа алхдаг, хамтдаа байх бүх цагаа enjoy хийдэг байсан гинэ. Бас охиноо үргэлж хамгаалдаг байсан. Охин өсвөр насаа туулж исэн болохоор асуудлуудыг нь сонсоод байнга анхаарал хандуулдаг.
За ингээ 3 зэрэг ажил хийдэг байсан нэг ажлынх нь нэг нь бол тухайн тосгоныхоо сургуульд цэвэрлэгч хийдэг байсан гинэ. Энэ үед Танягийн сэтгэл зүйд юр бусын зүйл ажиглагддаггүй байсан. Энэ үедээ бас гэмтэргийн холбогдчихсэн рекордгүй нэг ёсондоо ямар ч асуудалгүй ажил хийдэг байжээ. Тэгвэл яагаад 2020 оны аимшигт үйл явдал болох болсон бэ гэхээр Таняд баг багаар зарим нэг сэтгэл санааны өөрчлөлтүүд гарч эхэлсэн байж магадгүй гинэ. Нэг найз руугаа гэрлэхийг хүсэж байгаагаа, шинэ амьдрал эхлүүлмээр байгаагаа, нэг шашин шүтлэгтэй болж байгаагаа, тэгээд ямар шашин гэдгээ бас мэдэхгүй байх гэж хэлсэн байгаа. Тэгээд сүүлийн үед аав нь зүудэнд нь ирдэг болсон тухайгаа гэд ийм олон хоорондоо хавцалтаагүй зүйлсийн тухай ярьсан байсан. Хэрэг гарсан өдөр хөршүүд нь юу харсан тухай нь асуухад тэр өдөр нэг хөршин Таня Кристина хоёр хашаанда ямар нэг зүйл нэг цэвэрлж байгаа нь хальт харагдчихсан гэж ярьсан. Тэгээд харанхуй болсноос хойшоо шүнжэнгөө гэрэл насаалтаа байсан бас нэг хөршин дурдсан. За энэ өдөр яасан бэ гэхээр Танягийн ажил нь оройных нь ажил нь орой эхлээд шөнийн 23 цагт дууссан юм байна. Тэгээд охин ээжигээ яг тосож аваад хамтдаа гэртээ алхаж ирсэн. Тийм болохоор ч тэрөө шөнө оройтож унтсан байж магадгүй болсон. Өөрийнхөө чухал гэсэн зүйлсүүдийг ах Антондоо тэр орой Таня өгсөн юм байна. Тэгээд ах нь дохио зангаагаар энэ одоо ингэдэг нь яаж байгаа юм бэ гэж асуусан чинь Таня нууц гэд бас дохио зангаагаар хариулсан байгаа. Ах нь ч тэгээд дахиж юу ч асуугаагүй. Дараа нь Кристина Антон хоёр зочны өрөөндөө суугаад зурагт үзэж байхад нь Таня нөгөө өөрийнхөө унддаг өрөөнөөс охин Кристинагаа дуудсан. Антон ямар ч хэвэн бус зүйл бодоагүй болохоор тэр хоёрыг унтааг байхад нь өөрийнхөө өрөөнд ороод унтахаар хэвцсэн гэдгээ дараа нь ярьсан. Таня охинтойгоо унтдаг өрөөнийхөө тойлыг нь хар даавгаар бүтээчихсэн байсан. Тэгээд тойлыг яагаад даавгаар бүтээдэг вэ гэдгийг манайхан бол сайн мэднэ. Тийм биз дээ. Хүн нас орсон газрын тойлыг бүтээдэг, уламжлалч гэхүү, ёсч гэхүү юм зан үлийн шинжтэй зүйл гэдэг штэ. Таня тэр шөнө ахыгаа унтсны дараа охиныгоо маш эрсхийгээр бүр нэлээд эрсхийгээр хөнөөсөн гэж үзэж байгаа. Одоо Танягийн нөгөө зам дагуу өөрөөр алхаж исэн тэр үе рүү дахиад буцаад очицгоё. Зам дагуу ингээд алхаж байхдаа хутга барьсан. Тэгээ нэг даавн торон цүнхэнд цустай тийм цүнх хэрэг явуулсан штэ. За тэгээд тэрийг ин цагдаа нарын даруй газар дээр нь барьж аваад одоо шалгахад хүүхдийн гэмээр нэг толгой байсан. За энэ юун толгой вэ гэж Таниас газар дээр нь асуухад энэ бол миний охины толгой гэж хэлсэн байгаа. Юу ч болсон байлаа гэхэд яг тэр шөнө охин мэдээж ээжийнхээ хаалгад өртөхдөө хашгирч тэмцэн байсан ч нөгөө өрөөнд унтж байгаа ээжийнх нь ах Антон хилгүү дээрээс нь сонсголгүй штэ. Охин хичнээн хашгир тэмцэн ч сонсохгүй гэдгийг Таня мэдчихсэн баг. Ямар ч хэсэн охиныг 75 удаа утгалсан байснаас 20 толгой хэсэгт нь 50 орчим нь бүтэн биеэр нь байсан гэхэд хаа таарсан газар нь л хутгалаад байсан юм шиг нэг юм дүр зураг буугаад байгаа. Хутгалахдаа янз бүрийн хутгаар хутгалсан гэдэг нь тогтоогдсон байлээ. Аливаа хэрэг дээр сонсоход ч тэр орчуулахад ч тэр за нэг иймэрхүү байсан болоо да гэмээр төсөөлөл өөрөө ирэхгүй болгоод буудаг. Харин хутгалаад хутгаа солиод дахиад хутгалаад байсан гэхээр ягаад ч юм ингээд тархинд ерөөс төсөөлөгдөхгүй байгаа. Аюултай. Кристина охины мэдэрсэн тэр өвдөлтүүд, тэр айдас угаасаа одоо яриад хэрэггүй бах. Тэрэс нь ээж нь өөрлөн дайрсан. Тэр үеийн охин одоо бүр ямар өвөрдмөр байсан бол тий 76 удаа хутгалчаад дараа нь толгойг нь тастаад тэр торндоо хийгээд хутгаа барьсаар байшингаас гарч явсан гэж дараа нь тодорхойлогдсон. Ингээд Таня шүнжэнгөө алхасаар гигээ ортол буюу явж исэн одоо энэ баригдсан үйл явдлага төв замаар алхаад галтэрэгний буудлын орох гэж хэлсэн юм байна. Тэгээд хотын төв орох бодолтой байсан гинэ. Ядж хахад нүцгэн байсан болохоор хүн бүрэл Таняг ширтээд яагаад хувцсгүй байсан нь ойлгомжтой. Одоо тэгээд цустай болохоор нь тайлал хайсан бах гэж би бол хувьдаа бодсон тийм мэдэхгүй байна. Байж байгаа нь нүднийх нь харцсан, түгшсэн, шоконд орсон байгаа нь одоо зурган дээрээс ч харагдаж байгаа. Үрээр 5 цаг 30 минутанд ингээд цагдаа нар түүнийг баривчилж авсан. Тэгсэн чинь яг энэ үеэр баривчлагдахаас өмнө нөгөө цагдаа нар руу утгаараа чичээд чи надад хүрэх ирэхгүй. Чи намайг төрүүлээгүй л бол надад хүрэх ирэх чамд байхгүй гэд
чичлээд исэн байна. Тэгээд эсэргүүцлээс нь болоод цагдаа нар барьж авч чадахгүйсэн гэж түрүүн хэлсэн шүү дээ, тий. За ингээд Таня хилцээр цагдаа нар ямар ч гэсэн авчирсан. Тэгсэн чинь Таня ерөөс цагдаа нартай хамтарч ажиллахгүй дуугаа авахыг сонгосон. Цүнхэндэг охины толгойг шинжээч нарт өгөхөд шинжээч эмч нар хүртэл айсан гэдгээ хэлсэн. Танягаас согтууруулах ундаа мансууруулах бодисын шинжилгээ авсан ч юу ч илрээгүй. Тэгэхээр ив ирүүл сав сарвал ухаантай байсан гэсэн үг. Тэр дараа шүүх болтол 2 сарын хугацаатай мөнгө төлөөд одоо шүүх хурал болтол гардаг штэ тий. Тэгж гаргах ч ирэхгүйгээр хоригдсон гинэ. За тэгээд энэ шүүх хурал нь нэг юм жижигэн шүүхэр орсон байна л да. Тэгсэн чинь Таня охиныхоо хүүхэлтэй ямар ч холбоогүй гэж шүүгч рүү хашигдсан. Ингэж хашгичаа зогсохгүй охиныхоо нэрийг Кристина гэдгүү гэж бас хэлсэн. Би чамайг сонсохгүй, учир нь би чиний бодож байгаа хүн биш. Би зөвхөн бурхны шүүлтийг хүлээж байна. Яагаад би чамайг сонсох ёстой ингээд бас хашгичаад байгаа. Чи намайг сонсохгүй байна уу гэд үсчээд хашгичаад ахаар нь шүүгч нь хараалын үг хэлсэн юм байна л да. Тэгсэн чинь Таня хэвлэлийнхэн тандаад камер руу нойртож ирээд шүүгч хараалын үг хэллээ. Та нар хүндлэнгөөс хүний амьдралд оролцох хэрэггүй гэд одоо баг хүний эрхт битээ хошууд үрээдээ гэсэн утгаар хэлж байгаа. Тэгээ Оросууд угаасаа нэг юм Орос Украин гэлтгөө ингээ бүгдээрээ нэг юм Орос школ Орос нэг юм амьдралын хэм маяг гэхүү харизмаг нэг мэдээлжтэй нэг юм ширүүн дөрвөн тэгээ шүүгчин ч гэсэн бүр хараагаад амжсан байгаа байхгүй юу. За одоо ингээд энэ дүрсэн дээр гарч байгаачлан Таня энэ шүүх хурлын танхимд хөл нүцгэн байгаа даавгараа тэгээд даавга биеэрээ ороочихсон холхиол нааш цаашаа яваал тогтургүй байгаа нугасаа илт байсан. Тийм болохоор тэрөө сэтгэл зүйн дүн шинжилгээ хийсэн. Эмчийн дүгнэлтээр Таня сэтгцийн бүр архаг өвчтэй. Одоо тэр өвчин сэтэрчгсэн байна гэж дүгнсэн. Дээрээс нь гэмт хэрэг үйлдэх үйл явцын сэтгэл зүй нэмэгдээд бүр хүндэрсэн байгааг хэлсэн. Энэ нь түүнийг ойлгох, хянах чадваргүй болгосон нэмж тайлбарлаж байгаа. Тэгээ мэдээж сэтгэл зүйн өвчтөй учраас ял өгөхгүйгээр сэтгэл зүйн эмчилгээг хийлгэх албадан эмчилгээнд хамрагдаж сэтгцийн эмнэлэг рүү шууд хөргөгдсөн. Харин нас орсон Кристина охины хувьд оршуулга нь болж байгаа юм. Охинд цагаан даашин зөмсгөн оршуулсан. Оршуулганд хөршүүд, багш нар хэдэн танилуд нь оролцсон. Кристина бол олонний хайртай хүн байсан. Бүгд тэрэнд хайртай байснаа хэлцгээсэн. Мөн охины төрсөн эцэг Витали гэдэг хүн бас ирж оролцсон юм байлээ. Охиноо нас барснаас жилийн дараа оршуулган дээр нь очисон зургаа бас постлж исэн байна. Тасганы оршин суугчид охины булшин дээр булшны чулуу тавихаар тухайн үедээ мөнгө цуглуулад охины булшийг чулуутай болгож иж одоо нөгөө талд сэтгцийн эмнэлэгт байгаа Таня нэг найз руугаа байнга захаа бичдгийг нэмчнэр хэлсэн. Мэдээж тэгээд энэ захааг нэмчнэр л хурааж авч байгаа байхгүй юу? Захаандаа ингэж бичсэн байгаа. Охиныхоо толгойг харуулах гээд явж исэн юм аа. Тэр гээд нэг эр хүүсдэр хэлсэн. Намайг ингэхийг шаардсан юм аа гэд бас ойлгохтой тайлбарт бичээгөө. Тэгээд удахгүй суллагдана гэж найдаж байгаагаа бичсэн байсан. Учир нь энэ газар санхүүжилтаа танаж өөрийн суллах байх гэж бодож байгаа бичсэн байна. За мэдрэг юм. Тэгээд өвчтөй болохоор хэцүү юм а тий. Мөн түүнийг эрүүл саруул болохоос нааш суллахгүй гэдэг шийдвэрийг шүүх гаргасан гэсэн тосгоны иргэд бол 50 бус байгаагаа мэдгцээр идэм байна. Учир нь Таняг суллагдаад хүрээд ирэх үедээ гэж айцгаадаг гинэ. Таня хэрэг үйлдсэн гол шалтгаан нь сэтгцийн асуудал байсан ч нөгөө талд ах Антон нь болохоор ерөөсөө Таняг охиноо хөнөөсөн гэж итгэхгүй байгаагаа хэлдэг. Би дүүгээ охиндоо ямар их хайртай байгааг мэднэ. Тэр өдөр манад нэг танихгүй ир байсан байж магадгүй тэр л алсан байх гэж хэлсэн ч гэсэн CCTV-гийн шалгаж үзэхэд нотолчмоор тийм зүйл ерөөсөө олдоогүй. Танягийн ээж энэ хэргийн дараа олдсон. Нас бараагүй зүгээр ааваас нь салцсан байсан билээ. Тэгээд Таняг охиноо хөнөөсөн гэж би огт бодохгүй байна. Тэр минь маш гайхалтай ээж байсан штэ гэж хэлсэн байна лээ. За дүгнэлт хэсгээ хэлэхэд миний хувьд сэтгцийн асуудал гэдэг бүр ийм аюултай байгаа байхгүй юу? Зөв зүгээрсэн хүн зөв зүгээр байгаа эмэгтэйчүүд үр хөвгтөө зүгээр л хаяад орхиод явцдаг гэдэг зөвлөгийг бол бид мэднэ те. Тэнгүүд сэтгцийн өвчтөй хүн бол ингээд хөнөөчж байгаа. Ямар ч хүнд хүнийг хөнөөнө гэдэг бол одоо эцсийн сонголт байдаггүй. Угаасаа эрүүл хэвийн сэтгэл зүгэл болвол хүнийг хөнөөнө гэдэг бол тийм амар
амархан зүйл бол угаасаа биш гэдгийг бид нар бүгдээрээ мэднэ. Тэгэхээр сэтгэл зүйд асуудал байна гэдэг бол эргээгээд эргэн тойрон хальтаа үр хүүхэд хин нэгэнд ингээд ийм халагтай байдаг байхны л гэж бодож энэ хэргийг орчуулж дуусуулаа. Ингээ бүгдээрээ хагас өдрийнхөө болсон явдлын дугаараар уулзлаа. Түр баяртай.